За бүгдээ амгалан айлтгая. За өнөөдөр парчин, жидун, самсуг одоо бол ийм хичээл байгаа. За зарим их чанд бол парчингаа үзэж дуусаад одоо самсгийг тусад нь одоо тэгээс ийм ёстой байдаг. За манай банчин их чааны хувьд бол банчин соном давал хамгийн их чаа лосоолон датсан, гунгаач хойлон датсан болвол ингээд парчин жидун дотроо ингээ үргэлжлүүлээ залгаад шууд үздэг. Гэхдээ бол ялгаа байхгүй үзэл судлахын хувьд бол ярих хэвээр бүх зүйлийг бол эндээ багтаагаад ингээ яриад үзээд явдаг юм амжилттай. За тэрний дагуу за бүгд жидунгийн өнөөдөр самсуг за намаа хараарай парчин жидун гав дээр та жадвалаа гэсэн тийм. За өчтөр энэс гарсан шүү дээ тийм ээ. Гав дээр та жадвалаа гэдэг нь самдан сүгмэж янсугдан гэдэг энэ одоо дооны тийм ээ жүгжаагүй жүгдвгүй байгаа учраас түүнийг үзүүлсэн одоо бурхан багшийн айлцсан дооны бэг данжан ундагжинд тайлбарлахдаа самдан сүгмэж янсугдан шэсог шологоны сүмбаин за гав дээр та жадвалаа тэгчинжин жумбражин чö жирэг баг гэдэг нь нөгөө 9-ийг хэлдэг тийм ээ. Жүгжаагүй жумбражин жудан бравин тэгчингийн жүү гэдэг нь бол жүгдв эхний 8. Брав гэдэг нь бол намбат хамжид чимба нийтлα жүгийн жүгва буюу намчин. За тэр намчин нь бол брав гэж. За ингээд жудан бравин чö жирэг ба тийм энэ 9-ийн дотроос бол жирэг ба жирэг ба Зимун жорва зовр журвын гонэ гэдэг тийм ээ. Зимун жорва гэдэг чинь энэ бол жорломоос эхлээд байгаа гэсэн санаа шүү дээ тийм ээ. Зовр журвын гонэ нямсуулын би шэрвжилсэн би сэмби налжур жүгдвжин оо гэж. За ингээд бол юу тавьсан тийм ээ. Танид тавьсан. За тэгээд зимун жорва гэдэг бол жорломоос эхлээд байдаг нэ гэдгийг бол тогтоогоод авчих. Энийг нарийн ярихгүй байна. Тэгэхээр зимун жорва хойно гарах учраас тэр үед нь зимун журга тусдаа нэг одоо бүлэг байгаа шүү дээ тийм ээ. 5 дээр үлээ тийм ээ. За зовр журын гоноо өндөгжингийн 5 дугаар бүлэг. Зовр журын гоноо нямсуулын би шэрвар бол эзлэгдсэн ийм сэмби налжир буюу жанчуулсан би лам. За жүгдвжин оо дэла яна жүгдвгүй явын найжис жүгжа бүр журлаа гүе наана гэж. За дээр гарсан тэр 9-ийн дотроос тийм ээ. Өчигдрийн хичээл дээр ярьсан самдандун сүгмэдвийн нямбар жугвадан дамбын жугва паралдуу чимба дүгвийн жугва юу лээ пагвийн ламжийн жугва тэгээд 1 2 3-гээ дугаарлаад 9-ийг гарсан шүү дээ. За тэр 9-ийн дотроос бол самдун сүгмэд болоод цамиж шийг болоод сад мэдваж шийг лог суугаалтай гэдэг нь ингээд тусад нь ингээд номнё гэж тийм ээ. Тусад нь бол яа гэж. За дела нилас за ийм хоёр байгаагаас дотор нь самдун сүгмэд шадвадан цамиж ший шадваа гэж. За дамбууланы гэж. За энэ нь бол ингээд самдан сүгмэд. Өнөөдөр хичээл гол нь эндээс эхэлж. За самдан шадва сүгмэд шадва гэж. Самдан шадва сүгмэд шадва дамбууланы юу лээ? Дамбуула ши гэнэ үү? Самдан шадва сүгмэд шадва дамбууланы гэж шүү дээ. Энд дэлгэцэн дээр харахад их юу ах юм аа. За дамбууланы жүүн өмжүүгийн самдан шадва бравжевийн самдан шадва гэж. За самдан гэдгийг бол дотор нь хоёр хэсгээс ярина гэж байна тийм. Жүүн өмжүүгийн самдан бравжевийн самдан гэж. Жүүн өмжүүгийн самдан гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр жүү брав гэдэг хоёр юм гараад байна шүү дээ тийм үү. Жүү брав. Жүү гэдэг нь бол юу хэлж байгаа юм гэхээр самдан товын жүү. Самдан товын жүү буюу тэр самдан самадыг олох уг шалтгааныг нёмжуг жүүн нёмжугийн самдан гэдэг юм байна гэж. Самадыг олох уг шалтгаан. Брав гэдэг нь бол самдан товын брав тийм ээ. Самадыг олсны үр дагавар. За болсон түүний үр дагавар болж гарч ирж байгаа тэр самдан гэдэг нь юу юм бэ? Жинхэнэ самадыг ярина гэсэн ингэж тийм ээ. Номнох гэсэн ийм хоёр хэсгээс бол самадыг самдан. Одоо тэгээд бясалгал гээл одоо маш олон төрлийн бясалгал одоо янз янзын улсууд бясалгал заадаг болсон байна шүү дээ. Facebook-ээрч заагаад л гээд
Тэгээд тэр одоо энэ самади биш гол одоо булгуур үндсэн онол юм бол одоо энэ шүү дээ. Дамбуула ши гэж. За жүү нёмжуугийн самдан буюу самдан товын жүү нёмжуугийн самдан гэдэг дотор бол дөрвөн хэсгээс үзнэ гэж. Дамбуула ши жүү нёмжуугийн самдан дамбуу шатваадан Нева шатва гэдэг нь самдан нева шүү дээ, тийм ээ. Нева шатва, сумба шатва, шива шатва гэж. Нева, сумба, шива гэдэг нь бол самдан нева, тийм ээ. Самдан сумба, самдан шива гэдэг. Ийм самади бас бол дөрв. Ийм дөрвийг үзүүлнэ гэж. Жүүн юмжуугийн самдан дамбуу, жүүн юмжуугийн самдан нева, жүүн юмжуугийн самдан сумба, тийм ээ. Самдан товын жүү гэсэн санаа шүү дээ. Самдан товын жүү юмжуугийн самдан шива гэсэн. За ийм дөрвөн хэсгээс үзүүлнэ гэж. Дамбуулааны гэж. За тэгэхээр бол ингээл одоо турн задлаад тэгэл эхнийхт нь 2 дараагийнхт нь одоо эхнийхт нь 2 тэрний эхнийхт нь 4 гэдэг ч юм уу ингээд задраад явж ш. Тэрний эхнийхт нь 2 гэдэг ингээд задраа явж. Тэгэхээр энийг бол сайхан тэмдэглээд явуул их зүгээр байдаг шүү. Харандаа маргагаар тийм ээ. Дамбуулааны самдан дамбуу нэрдэг шатваадан мөши шатваа гэж. Самдан дамбуу нэрдэг. Тэгэхээр самдан энэ жүүн юмжуугийн самдан дамбуу шатваа гэдэг дотроо бол 2 байна гэж тийм ээ. Жүүн юмжуугийн самдан дамбуу. Энэ дотор бол самдан дамбуу нэрдэг шатваа мөши шатваа гэж. За самдан дамбуу нэрдэг гэдэг нь юу гэсэн үг гэхээр энэ бол самдан дамбуу нэрдэг гэдэг нь бол самдан дамбуудаа хамаарч байгаа. Тэрийг юу гэж хэлдэг вэ гэхээр самдан дамбуу сай дүү. Самдан дамбуу сай дүү. Самдан дамбуу сай дүү. Самдан дамбуун одоо газарт бол хамаардаг. Нэрдэг гэдэг нь бол юу гэсэн үг вэ гэхээр нэрдэг гэдэг нь бол нэгдүгээр нэрдэг гэдэг нь юу юм бэ гэвэл энэ гэвэрийг ба. Гэвэрийг ба. Буян одоо болдог буйны юм оюун. Тийм үү? Гэвэрийг ба. Нэгдүгээр самдан дамбуу нэрдэг бол гэвэрийг ба. За. Нэрдэг гэдэг нь гэвэрийг ба юм тийм. За энэ юу хэлж байгаа юм гэвэл самдан дамбуу нэрдэг гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр самдан болоод сүгмэдийн тэр оюуныг аль нэгнийх нь тийм ээ жинхэнэ оюуныг олох арга зам гэсэн. Арга зам. Тэгж ойлгоо. Тийм ээ. Самдан дон сүгмэд гаарангийн яг ngойши товжижийн жорва юм уу тав тийм ээ арга бол ойлгох. За самдан дамбуу нэрдэг шатва гэдгийг самдан дамбуу нэрдэг гэдэг бол нэрдэг өөрөө бол гэвэрийг ба юм. Хоёрт гэвэл энэ самдан дамбуу садүй юм байна. Самдан садүй хамжийн садүй ш. Садүй садүй одоо одхон хүсэлт ертөнцийн одоо газарт хамаарагдах ийм оюун биш. Биш гэсэн үг тийм ээ. Тийм. Тэгээд нэрдэг гэдэг нь өөрөө бол самдан болоод сүгмэдийн тэр оюуныг олох арга ажиллагаа нэрдэг гэдэг нь. За ngойши шатва гэдэг нь бол самдан жинхэнэ ngойши тийм ээ. Тэр самдангийн. За ngойши шатва. За ийм хоёр хэсгээс үзүүлнэ гэж. За дамбуула хажиг. За эхнийх дамбуула гэдэг нь самдан дамбуу нэрдэг дээр бол хажиг юу гэж хэлдэг. Самдан дамбуун нэрдэг цаны сусор ригва идла жидва де самдан дамбуу нэрдэг чинь тогма индэ гэж. За самдан дамбуу нэрдэг буюу самдангийн ngойши товын товжижин одоо жорва ам тав. Жорва ам тав. Тэла бол одоо юу ийм турн энэ одоо арга дотор нь бол арга зам дотор нь бол олон хэсэг байгаа. Олон хэсэг байгаа. Тэр олон хэсэг дотор бол хамгийн ихнийх нь бол энэ цаны сусор ригва ижид. Тэгээд цаны сусор ригва идлаж идва гэдэг энийг бол самдан дамбуу нэрдгийн бол хамгийн ихнийх нь юм аа гэж. Ажиг ингэж бодож байхгүй тийм ээ. Самдан дамбуу ngойши гэж байна. Ngойшигийн өмнө нэрдэг гэж байгаа юм байна. Тэр ngойши буюу жинхэнэ самдан дамбуугаа тийм нэгдүгээр самадыг олохын тухайтад
одоо явж байгаа тэр арга замын ихнийх нь бол цанис усрыг бай. За ингэж бодож байгаа. За самдан дамбуу нэрдүүж тогмоо эндээ нянсаалаа гэж. За нянсаад бол цаала ян дэла өдүй точигдсон барлуур жавичэр равду зомби налжрууааны гэж. Идлажидва намба дүнжис өдүйн точигдсон барлууа жесу товоо. Жесу товоо гэж. За энэ юу гэсэн үг гэхээр эхний хэсгийг харъя тийм ээ. Нянсагийн энэ лүнгийн эхний хэсэг бол ян дэла өдүй точигдсон барлуур жавичэр гэж. Өдүйн точиг. За тэгэхээр энэ бол самади бясалгал гэдэг нь бол энэ одоо юу гэх юм бэ? Хамаагүй ярихаар одоо болж гин үгүй. Энэ бичлэгт үлддэг болохоор бас хөвгтэй юм аа. Одоо энгийнээр тайлбар. Бидний байгаа хүсэлт ертөнцийн энэ сэтгэл бол үйл ажиллагаа хийхэд бол маш болох, өөрөө маш болох, удаан. Тэгээд бол маш мохоо ийм байгаа юм л. Ягаад гэвэл бид нар чинь энэ 5 мэдрхүүгээрээ хамаг анхаарлаа ингээ алдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүгдийг бол одоо нэг зүгт авчираад ингээд анхаарлаа төвлөрүүлэх сурах энэ бүгдийг бол хийж эхлэх хэрэгтэй байна. Тэгжиж бол сэтгэл одоо тогтоод тийм ээ түн дээрээ тогтсон сэтгэл дээрээ бол бид нар чинь нөгөө гом бясалгал юм хийх хэрэгтэй байдаг. Тэхийн тулд яг үстэй гэхээр энэ додвийн дочигдсон барлаа байх. Додвийн дочиг буюу хүсэлт ертөнцийн хүсэл шуналаасаа бол хагц. Хүсэлт ертөнцийн хүсэл шунал тийм ээ. Бидний сэтгэл анхаарал төвлөрөхгүй олон зүгтээ тийм ээ энэ 5 мэдрхүүгээрээ алдаад байгаа чинь бол дочгийн ирэхээр юм. Хүсэл шунлын ирэхээр юм. Тэ гой санагддаг, гой сонсогддог, гой харагддаг, гой амтагддаг, үнэртдэг их мэтлэнгээр бол ингээ алдаад байгаа. За тийм энгийнээр хэл. Тэгэхээр бол энэ хүсэлт ертөнцийн буюу одоо энэ бидний байгаа энэ одоо оюун ухааны энэ төрж байгаа энэ хүсэл шуналаасаа бол за энэ салахад хоёр янз. Нэгдүгээр хэсэг нь бол ингээд нөгөө ил болж гарч ирэхгүй болох тийм ээ. Монжруу банва. Ил болох гарч. Одоо амттай юм харах байсан ч гэсэн одоо идмээр санагдаад бид нар ч шунал төрж байгаа шүү дээ. Тэгүүлэхгүй болох. За их мэтлэнгээр тийм 5 мэдрхүүгээрээ бол ингээд тэр юул руугаа тэр зүйл руугаа ингээд харал алдаж ингээд хүсэл шунал төрдгийг бол түр зуур одоо ингээд гарч байгаа. Тэр нь бол одоо янз бүрийн ерөндөг одоо тухайн өөрийнх нь ерөндгүүд бас байгаа. Тэрийг бясалгаад тэгээд энэ төрөлд юм уу хэсэг хугацаанд тэр шунал бол тухайн зүйлтэйгээ учирсан ч гэсэн тийм ээ тэр юултайгаа учирсан ч гэсэн төрж гарч ирэхээргүй болохыг бол одоо онжирва тий өдвийн дочигдсон барлуур жавичэр гэж байгаа үстэй. Барлоо гэдэг чинь хагцах. Энэ хагцад бол хоёр янз байна шүү дээ. Тэгэхээр бол нэг хэсэг төр зууртаа байхгүй болгох нэг байна. Нөгөөх нь бол завандан жава барлуу. Завандан жава гэдэг нь бол бүр үндэс язороос нь ингээд байхгүй болгож хагцах. Тэ төвчих өдвийн дочгийг. Тэгэхээр үндэс язороос нь аваад хайчих юм бол ирээдүйд дахиж хизээч гарч нөгөө шунал маань дахиж хизээч гарч. За ийм хоёр янз байна. Тэгэхээр ян дэла додвий дочигдсон барлуур жавичэр гэдэг дээр савандан жавадан эсвэл онжрва тийм ээ ийм хоёр. Ингэж одоо барлуур жавын чирдүү яг нь равду замби налжрууааны гэж. За ингэж бол хашид одоо хичээн зүтгэж байгаа энэ югүзэр тий одоо энэ хийж байгаа. Идлажидва дотор нь бол ижид гэж нэрлэдэг. Идлажидва буюу ижид бол 7 байна гэж. Ижид дүнжис тийм ээ. Ижид одоо бол 7 төрөл гэж. За тэр нь бол дүнжис өдүй дочигдсон барлаа жесу товоо гэж. Намба дүнжис тийм ээ. Ийм одоо ижид одоо ийм 7 зүйл байх нь байна шүү дээ. Энэ 7-гийн үүднээс гэсэн санаа. Энэ 7-гийн үүднээс энэ хүсэлт ертөнцийн шунлаас бол хагцдаг юм а гэсэн. Алин ч гэдэг нь нөгөө тавандан жава бан аач байна уу? Ришиг онжурдуу бан аач байна уу? Яах нь энэ багнахын тухайтад равду зомби налжирва бол ижид намба дүнжин гоно
дожид очигдсон барлва жису товой гэсэн. Одоо ойлгож. За нэгдүгээрт нь. Цааш нь. Ингээд Нянсагийн лүнд яваад байгаа шүү дээ. Дүмбүү дэдэг ган шана мараваа гэж. Тэгэхээр нөгөө ижид намба дүн буюу ижид дүн гэдэг байгаа шүү дээ. Тэр одоо 7 зүйл нь юу юм бэ гэхээр дүмбүү дэдэг ган шана мараваа өгүүлэх нь. Цаны сусар ригвадан гэж. Тэгэхээр ийм 7 байдаг. 7-гийн 7 нь юу юм бэ гэхээр нэгдүгээрт нь харж байгаа үз. Нэгдүгээрт нь таны сусар ригва ижид. Таны сусар ригва ижид. Хоёрдугаарт нь мавала жуны ижид. За энэ таны сусар ригвадан, мавала жун адан гэж орхисон байгаа. Энэ дээр бүгд ард нь бол дандаа тэр идлажид буюу ижид гэдэг үгээ жарлаад явах шүү дээ. Таны сусар ригва ижид, мавала жуны ижид, равду вемба ижид, авадуба ижид, жодва идлажид гэдэг нь жодва ижид, жорва тартуба гэдэг нь жорва тартуби ижид, жорва тартугийн барав ижид гэд ингээд 7. За ийм 7 юм байна. За ийм 7 юм байх нэ. Химэн гэж юм. Химэн ижид 7 дүнжис самдан дамбуула нямбар жүгүр сүншин дүнжин тогмор цаны сусарыг ба мовичэр. Шээ сун гэж. За энэ хүртэл бол ингээд юу ах. Нянсагийн лүн татж байна. Тэгэхээр хажиг бол юу гэсэн бэлээ? Самдан дамбуу нярдугийн цаны сусарыг ба ижид бол самдан дамбуу нярдугийн тогмоо юм аа. Тэ? Самдан дамбуу нярдуг дотроо бол нярдуг гэхээр одоо ойлгож байгаа тийм ээ. Самдангийн онши товын 6 5 тийм ээ. Самдангийн онши жинхэнэ одоо ориг самдан одоо олохын арга зам болсон энэ нярдуг гэдэг дотор бол 7 байгаа юм байна. Тэр 7-гийн эхнийх нь цаны сусарыг ба ижид юм байна гэж хажиг бодож байгаа. Тэрнийхээ баталгаанд бол юу гэж юм гэхээр Нянсагийн лүнг татлаа. Нянсагийн лүн бол үнэхээр одоо тэгж ойлгохоор харагдаж байна тийм үү. Нянсаалаа за ян дэло додвид очигдсон барлуур жавын чирдүү гэсэн тийм ээ. Тэгэхээр энэ дотор нь бол утга байна шүү. Додвид очигдсон барлуур гэдэг нь ришиг онжурва барлуур, савундан жава барлуур. Аль нь ч байсан гэсэн энэний тухайд равдузан би налжирва бол ижид намба дүнжин гоноо додвид очигдсон барлуур жава жису товоо гэх тийм ээ. Ижид дүнгийн үүднээс бол тийм үү ижид дүнгийн одоо энийг хэрэглээд додвид очихоос бол хагацдаг юм гэж. Тэр 7 нь аль юм бэ гэхээр Нянса дотор бол хамгийн нэгдүгээрт нь таны сусар игва ижид гэд хэлсэн байгаа. Тэгэхээр хажиг юу гэж байна? Нярдугыг чинь хамгийн ихнийх нь таны сусар игва ижид юм байна. Хоёрдугаарт нь мавала жун ижид юм байна. Гих мэтлэнгээр ингэж ойлгосон байх нь байна шүү дээ, тийм үү? За тэгээд энэ одоо өмнө хэдхэн сарын өмнө уншижсэн мөртлөө л одоо бас хараал. За цаны сусар игва ижид, за мова ижид, равду юм ба ижид гэдгийг чинь одоо ерөнхийд нэг зүгээр овчхон тайлбарлаж байна. Цаны сусар игва ижид гэдэг бол энэ хойваадан самба бол 100 ийм ижид. Хойвоо самба. Хойваадан самба бол энэний өмнө лойрог уншсан. Бүр их гоё. Одоо ингээл энэ ижид танах ямар аваа ижид гэдэг чинь бас л ингээл лойргийн лойрог дээр л үздэг шүү дээ. Тэгэхээр цаны сусар игва ижидийн үед бол сонсох санах хоёр бол голж идэг ийм. Мовола жумын ижид гэдэг нь бол гол нь бол гомжин зурж юу. Тэ? Сонсох санах нь бол цаны сусар. Яслах гэдэг нь бол энэ мовола жумын ижид буюу мова ижид гэдэг голж идэг үйл ажиллагаа. Равду вемба гэдэг нь ашид одоо вемба гэдэг чинь одоо байхгүй болсон үгүрч одоо тухайн ямар нэг зүйлээр одоо үгүрсэн хоосорсон тэрийг байхгүй болгосон гэсэн санаа шүү дээ тийм үү. Тэгэхээр машид байхгүй болгосон гэдэг нь бол юу хэлж байгаа гэхээр жигдэмбийн гомбон сүү жирмийн додвийн юм чимбүү горсумаар бол вемба гэсэн. Одоо бид нар мэдж байгаа шүү дээ жигдэмбийн гомбон сүү жирмийн донин чимбүү горсум гэх тийм ээ. Банжа чингэрэмнэ шүү дээ. Банжа чингэрэмнэ гэдэг төвчгтгүүн нь бол одоо их талаасаа буюу одоо ингээр хэлбэл амархан талаа. Тэр амархан дотор чинь 3 хэсэг. Тэр равду юм ба иж гэдэг бол
жигдэмбийн гомбон сүжирмийн додвийн юм буюу дотгомжийн юм чимбүү горсумыг бол байхгүй болгосон үе учраас авдуу юм баа гэж. За гаваа дува ижид гэж тийм ээ. Гаваа дува ижид бол жигдэмбийн гомбон сүжирмийн додвийн юм бэрэн горсум дунд гурвыг бол байхгүй. За тэгээд гаваа дува ижид жодва идла жидва гэж. Жодва идла жидва гэдэг нь бол додвийн юм чүмүү горсум бол таарна тий. Биш. Буруу хэл. Жодва идла жидва гэдэг чинь юу гэсэн үг байхгүй юу? Одоо шинжлэл одоо сэтгэлдээ төрүүлж байгаа ийм үе. Шинжлэл тийм ээ. Өөрийнхөө дотоод сэтгэлдээ сэтгэлээ чагнаад ажиглан шинжлэл хийж байгаа. Юу яагаад ингэж хийж байгаа гэхээр авдуу юм ба ээжид, аваа дува ээжид үедэр жигдэмбийн гомбон, чимбүү горсум, бэрэн горсум ингээд энийг бол ингээд байхгүй болгохгүй тийм үү? Байхгүй болгох. Тэгэнгүүт би одоо ертөнцийн одоо нөгөө нэг тэр Нисванисыг бол ерөн Нисванисыг бол би бүгдийг одоо байхгүй болгочихж байгаа юм биш үү гэдэг ийм юу төрж байгаа. Бодол төрөөд шинжилж үзэж байгаа үе. Өөрийнхөө сэтгэлийг чагна. Бүгдийг нь одоо байхгүй болгочих. Миний сэтгэлд одоо өөр юм байна уу юу гэж ингэ шинжилж байгаа үе. Тийм учраас жодва ижид гэж. Жодва ижид. За тэгээд юм байгаагаа мэдээд 6 дугаар үе буюу жорва тартуби. Жорва тартуби ижид дээр бол нөгөө үлдэгдсэн байсан жигдэмбийн гомбон сүжирмийн додвийн юм чүмүү горсумыг бол энэ 6 дугаар үе дээр байхгүй. Багнжаа. Тийм учраас жорва тартуби. Энэ бол жодва гэж байгаа. Жорва биш. Жодва тавтах нь бол жодва идла жидва гэдэг нь бол шинжилж байгаа. Яг тэгвэл 9 хэсэгтэй Нисванисыг бол 9 хэсэгт хуваацсан байгаа. Тэр 9-ийн 6-ыг нь багнцсан учраас одоо би бүгдийг багнчих шиг боллоо гэж байна. Тэгээ шинжилэл. Тэгээ шинжил хийхтэйгээ зэрэг үлдснээ мэдээд тэгээд жорва буюу одоо тийм ээ тэр арга зам гэсэн маягтай нааштай тийм ээ жорва гэдэг. Тэгэхээр бол энэ одоо нөгөө нэг хамдангийн онши товын тэр арга замыг хамгийн сүүлийн үе болсон юуг жигдэмбийн гомбон додвийн юм одоо баг 3 буюу чүмүү горсум үлдсэнийг мэдээд байхгүй болгох нь бол жорва тартуби. За тэгээд 7 дугаарт нь бол яаж байгаа? Жорва тартубийн барайв идла жидва гэдэг нь барайв гэж байгаа үз. Тэгэхээр энэ дээр бол яг нь жинхэнэ самдан дамбуун ойши тов. Самдан дамбуун ойши гэдэг нь бол одоо жинхэнэ одоо самдан дамбуу тий оригинал ориг одоо самдан. Энэ өмнөх 7 нь бол дандаа бэлтгэл ойши товлох бэлтгэл үе байсан байна шүү дээ. Өмнөх 6. Тэгэхээр 7 дахь нь бол барайв гэж нэрлэгдэж байгаа. Үр дагавар буюу жинхэнэ самдан дамбуун ойшигоо. Тэгэхээр жорва тартугийн идла жидва гэдэг бол энэ бол намдул лам юм. Намдул лам. Тэгээд энэ намдул лам бол одоо жигдэмбийн лам байж бас болно шүү дээ, тий. Жигдэмбийн барчин байлаа. Жигдэмбийн онлом байлаа. Жигдэмбийн гомбон гэж яриад байгаа шүү дээ. Тийм ээ. За энэ бол өмнөх хэл дээр ярьж байсан. Энэ бол манай одоо банчи их чааны хүмүүс Маянби нэр. Бусад их чанд бол жигдэмбийн гомбон энэ гэж ерөөсөө ярьдгүй. Энийг ярихтаа бол додвийн юм гэдгээр л манайх бол жигдэмбийн гомбон. Тэгээ энэ нь бол уг гаргуулта дураараа тийм ээ. Жигдэн ландави гэдэг. Тийм учраас жигдэн дайвын лам байна. Тэр жигдэмбийн лам байна. Жигдэмбийн лам. Тэгэхээр жигдэмбийн томбон гомбон. Тэгээд жигдэмбийн намдул лам барчин ялан байгаа намдул лам. Тэгэхээр бол жорва тартугийн барайв ижид гэдэг бол нэгдүгээр намдул лам юм байна. Хоёрдугаарт бол барайв буюу барайв мойши ижид буюу самдан дамбуун мойши. За химэн гэж юм тийм ээ. За энэ бол нянсаг гэлэн. Тэгэхээр бол товхон одоо энэ юуг тааш тийм ээ. Ижид 7 ижидийг бол тайлбарлах юм байна. За тэгээ одоо ингээд доор бүгдийн нэг тэр ерөнхий одоо ингээд яриад явах ойлгоцтой байхын тулд танилцуулга маяг байгаа шүү дээ.
За хэмээн бодвол ижид дүнжийн ижид одоо энэ долоогоор бол самдан дамбуулаа нямбар зүгүр сүн шин гэж тийм. Ингээд самдан дамбууд ороход бол энэ долоогоор ингээд ордог юм байна гэж зарлигласан байна. Тэр долоогийн анхных нь бол эхнийх нь бол юу ах? Цаны сосор ригва байна гэж. Цаны сосор ригва нэгдүгээрт нь цаны сосор ригва гэж шүү дээ тийм ээ. Тэгэхээр ригва мой вечер шээсүн хэмээн зарлигласан гэж. Шин дүү мэрэгдээ гэж. Зүгээр ч мэрэгдээ биш. Шин дүү на мэрэгдээ буюу машид одоо буруу гэж. Машид буруу. Шин дүү мэрэгдээ гэж. За энэ одоо барчин жидэн дээр байгаа. Банчин сономд өөрийнх нь ламын хөвгүүд тийм ээ шин дүү мэрэгдээ гэж. Тэгээ заримдаа одоо дагсал хайж байгаад энэ төр яхаар энийг энэ одоо тийм ээ зэндааны лам нар хоорондоо зөбөө хийж явах үү. Буруу хариулах нь шин дүү мэрэгдээ гэж ингээд баг боддог тийм. Тэгээд энийг хэлж байгаа. За шин дүү мэрэгдээ гэж. Үнэхэрийн одоо таах тийм. Тийм нэрдугийн туг маань бол цаны сүсрийг байна. Гэж. За яагаад үг гэхээр шинэ томатогийн гансгийн жүжийн шинжанжи симбийн нямбар жугийн дэнэнзэндээ самдан домбоо нэрдугжийн тогма юм бичрэр гэж. За тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр дөнгөж одоо шинэ дөнгөж товлцсон байгаа. Томатогва гэдэг нь тэр даруйг юм тийм. Одоо шинэ олсон тэр даруйгийн бодгаалын одоо сэтгэл төрсөн шинжаанаар эзлэгдсэн нямбар жугийн дэнэнзэн буюу тэгш агуулan одоо оршиж байгаа тэр нэгэн үзүр сэтгэлээр оршиж байгаа тэр самади бол самдан дамбуу нярдугийн ихнийх нь юм аа гэж. Ихнийх нь юм. За энэ одоо энэ дээр бол одоо олон зүйл ярих хэрэгтэй байгаа л да. Нярдугжийн тогмаа буюу нярдугжийн тогмаа гэдгийг бол энийг өөрөөр юу гэж нэрлэдэг вүлээ? Нярдуг эдла жидвийн лай дамбууа гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тийм ээ. Бусад шүндээ ламрам чумбуу энэ төр ч байгаа. Нярдуг эдла жидвийн лай дамбууа. Энэ бүр ламрам дээр байгаа. Бид нар өмнө нь юу Samsung уншихад ламрамынхын лүнг бид нар уншижсэн тийм ээ. За энэ юугаар PDF-ээр ламрам чумбуу уг нь байдаг. Бэлдээд уулын хуудсыг олоод харуул бас зүгээр л тийм ээ. За яг өнөөдөртөө яг. За тэгэхээр энэ бол ламрам чумбуугийн 555 556 557 дугаар хуудсан дээр байгаа. Би энийг бол ингээд тэмдэглэсэн байна. Энэ бол нөгөө Варнаас тэмдэглэсэн нөгөө нэг дэвтэр бандгар ламрам чумбуу байгаа шүү дээ. Их ламрам тийм ээ богд зонхоо бол ламрам чумбуугийн 555 556 557 дугаар хуудсыг энэ гурван нүрийг уншиж бодвол энэ маш тодорхой байна. За тэгэхээр юу гэсэн үг вэ? Шинэ томатогийн гансгийн жүжиг шинжаан жилсэн ба. Энэ бүгдийг одоо яануудээ шинэ товлоод тийм үү? Одоо нөгөө нэг нэ гүү байгаа шүү дээ. Тэм натв дөрвөө гүү байгаа. За тийм ээ сэтгэл тогтоох арга одоо 9 ийм арга зам байгаа. Тэр бол одоо ингээд нөгөө жогба, жүндүү жогба, лэндэ жогба гэдээ ингээд явсаар байгаад тэгээд 8-ыг хийгээд 9-т нь бол шинэ. За ингээд шинээр бол олно. Шинэ олохтойгоо зэрэг бол шинжаан гэдэг юмыг бол олох. Шинжаан гэдэг нь бол бие сэтгэлийн ийм амгалан байдлыг олох. Бие сэтгэлийн амгалан байдал. Тэгэхээр шинэ товлох юм бол бие сэтгэлийн амгалан байдал. Энэ шинжаан товлохтойгоо хамт шинэ бол яг одоо бүрэн гүйц шинэ бол эхэлж байгаа ийм үе шүү дээ тийм ээ. Хэдийгээр одоо 8 9 дугаар үе дээр ирлээч гэсэн шинжаан төрөөгүй байгаа үе дээр чинь ингээд сэтгэл төрж байгаа эрдэмүүд учраас ингээд юу гэдгийг дис дарааллаараа ингээд сэтгэл төрхөнөө штэ. Тэгтэл бол шинжаан төрөөгүй байгаа ийм одоо зай завсар байгаа. Тийм ээ. Одоо gap гэдэг юм уу? Одоо тийм зай байгаа. Тэр үеийн шинэ бол шинэ болоогүй байгаа. Хэдийгээр нөгөө нэг 8 9 дугаар үеэ олдсон байгаа ч гэсэн шинжаан арай төрж амжаагүй байгаа үеийг бол шинжаан гэж хэлдэггүй. Шинэ гэж хэлдэггүй. Яг шинжаан төрөхтэйгөө зэрэг бол одоо яг шинэ боллоо гэж. Шинжаан дотроо бол лүй шинжаан, цэм шинжаан гэж хоёр байна, тийм ээ. Тэгэхээр яах вэ гэхээр юу болдгоо гэхээр лүй шинжаан буюу лүй шинжаан гэдэг нь юу гэсэн үг гэхээр би одоо үйл ажиллагаа хийхэд санаан зоргоор одоо
удирдах хөдөлгөж болохоор болж байгааг би одоо буйны зүгт одоо ажил хийхэд бол боломжтой бол. Цэм Шинжаан тоглохдогоо зэрэг цэм лайсуур унаа буюу сэтгэл нь одоо буйны ажил хийхэд бэлэн болж. Тэгээгүй учраас бид нар яадгүй гэхээр жоохон одоо ингээд суухаар зэрэг нуруу чилдэг тийм ээ ингээд би хаа хөшиж өвддөг. За тэгээд одоо багшаагач байдаг гэсэн үү, амтны тусагч байдаг гэсэн үү, хоосон чанарын тухайч байдаг гэсэн үү, мөнх усын тухайч байдаг гэсэн үү, үхлийн тухайч байсан уу ингээд бодох гэхээр сэтгэл тогтдгүй ингээд яваад өгдөг тийм ээ. Эсвэл нойр хүрээд өгдөг, эсвэл өөр юм бодох. Тэгэхээр энэ бүгдийг бол байхгүй болов. Тэгэхээр Цэм Шинжаан буюу Цэм лайсуур унаа. Ингээд биеийн ч одоо буйны зүгт бол одоо нуруу хөшгөхгүйгээс ахуулаад одоо ингээд ийм үйл ажиллагаа хийж болохгүй ч болж байгаа. Энийг Луи Шинжаан. Тэгэл нь одоо ажил хийж болохгүй ч болж байгаа нь Цэм Шинжаан. Тэгэхээр Шинэ Томатогийн гэдэг нь дөнгөж Шинэ товлсон тэр бодгалын одоо сэтгэл үндсэнд нь Шинжаанаар эзлэгдсэн яг одоо ингээд нөгөө Шинжаан төрөөд тийм үү Шинжаан нь одоо төрөөд ингэхтэйгээ зэрэг одоо тэр үед байж байгаа нөгөө сэтгэл нь бол нэгэн зүгт яг нэг юм дээр төвлөрсөн байгаа тэр нямбар жугын дэнэнзэн гэж байгаа. Энэ үеийн тэр сэтгэлийг бол тэр одоо самади бол яг нь самдан дамбуу нярдуужийн анхных нь юм гэж анхных нь юм. Нярдуужийн тогмаа гэдгсэн чүү самдан дамбуу нярдууг идла жидвийн ижид лай дамбууа тийм ээ ижид лай дамбууа гэж. Энэ ижид лай дамбууа бол ижид лай дамбууа буюу Шинэ Томатогийн ганцаагийн жүжиг Шинжаан жинсэн би нямбар жугын дэнэнзэн гэдэг. Энэ бол самдан дамбуу нярдуугийн анхных нь гэж. Таны сусурыг байж биш ээ. Энэ бол амиран дээр ч бас тодорхой бий. Энэ бол Шинжаан дээр ч гарч тийм үү. Тэгэхээр энэ одоо юу шин дүн мэрэгдээ гэдэг энэ хайтхыг бол нь тогтоох хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол зобоо их ч юм уу хоорондоо ярих, бодоход энэ төр чойч юм байхгүй. Шинэ Томатогийн ганцаагийн жүжиг Шинжаан жинсэнбийн нямбар жугын дэнэнзэн болов самдан дамбуу нярдуужийн тогмаа юм бичирдан гэж. Юм бичирдан. За цааш нь. Самдан дамбуу нярдуг цаны сосоор игва ижид тоолаа. Одоо тийм ээ нөгөө нэг самдан дамбуу нярдуг цаны сосоор игва ижид тоолаа. Самдан дамбуу нярдуг идла жидвийн лай дамбууа гэж шүү дээ. За энэ нэр томьёоч энэ дээр гараад. Самдан дамбуу нярдуг идла жид бол лай дамбууа тоо ондудог гой бичрэр гэж. Тэгэхээр хоёр ялгаатай байна тийм. Тэгэхээр хажиг таны хэлсэн самдан дамбуу нярдугийн ихнийх гэж хэлж байгаагаа нөгөө хэлсэн таны сосоор игва иждийнхаа урдаар бол самдан дамбуу нярдуг идла жидвийн лай дамбууа гэдгээ урдаар ихэд олдсон байх ёстой юм. Тэгжээ цаны сосоор игва ижид дараагаар нь төрдөг юм аа. Тэгэхээр самдан дамбуу нярдуг идла жидвийн лай дамбууа гэдэг чинь юу юм бэ гэхээр Шинэ Томатогийн ганцаагийн жүжиг Шинжаан жинсэн би нямбар жугын дэнэнзэн чинь юм. Үгүй юу? За. Онд догоо бич. Дамбуу дүвдээ гэж байна. Дамбуу дүвдээ. За нөгөө нэг ихний тийм ээ. Тэр нөгөө нэг тэр энэ Шинэ Томатогийн ганцаагийн жүжиг Шинжаан жинсэн би нямбар жугын дэнэнзэн самдан дамбуу нярдууж тогмоо имбар дүвдээ гэж. Имбар дүвдээ жанлаа. Жанлаа. Энэ жан гэдэг нь ондог юм биш шүү дээ. Энэ дөдөө жан шүү. Дөдөө жанлаа. Тэгэн бала дүмижид дэна ди лүйдэн сэм шиндүү жамба че товна идла жидэн жайшаажа че сун гэж. Тэгэн бала дүмижид. За энэ юу гэсэн үг вэ гэхээр түүнийг одоо бясалгаад гэсэн санаа. Түүнийг гэдэг юм уу тэрийг бясалгаад гэж уусаа дэ гэж хэлж штэ энэ дэ. Тэгэн бала гэдэг нь дэ. Энэ юу хэлж байгаа гэхээр нөгөө Шинажийн нөгөө горгүү байгаа шүү дээ. Шинажийн горгүү тэм натав тийм ээ сэтгэлийг одоо тогтоох одоо арга болсон тэр нөгөө 9 зүйл яриад байгаа шүү дээ тийм ээ. За тэр 9-ийг бясалгаад тэгээд бясалгаад бол яг хөөхөд дүү мэжид гэж байгаа. Дүү мэжид гэдэг нь бол юу гэсэн үг гэхээр дүү мэжид ба буюу дэнэнзэн гэж хэлж. Дэнэнзэн товлж. Шинэ товлж. Тийм ээ. Ягун бала
дүү мижид буюу ингээ хуран өмцөхгүй одоо ингээд тэгэл тогтож байгаа тийм ээ. Синэ гуагаа хэлж байгаа байхгүй юу? 9 дугаар синэ гуа нь шинэ өөрөө шүү дээ. Шинэ өөрөө. Тэгэхээр дэ гомбала дүү мижид ба гарч байгаа байхгүй юу? Дэ гомбала дэнэ дүү мижид ба гарч. Дэ гомба гэдэг нь бол шинэ бүтээх одоо тэр 8 зүйл байгаа шүү дээ. Арга. Шинэ бүтээх арга болсон 8 одоо зүйл байгаа. Тэрийг одоо бясалгаад бол дүү мижид ба болж байгаа маа буюу синэ гуа нь өөрөө шинэ шүү дээ тийм ээ. За ингээд дүү мижид ба. Дэна ди лүдэн сэм гэж. За тэгээд тэр налжирва буюу тэр бясалгаачингийн лүдэн сэм бол шин дүү жамбааг бол олж байгаа маа буюу Шинжаанг олж байгаа. Лүдэн сэмжин Шинжаан буюу Лү Шинжаан сэм Шинжаан гэдгийг бол олж байгаа маа гэж. Шиндүү жамба че товнаа гэж байна. Шиндүү жамба че. Тэний дээл шиндүү жамба Шинжаан че товнаа гэдэг нь бол ийм одоо юу их амгалан болж. Их амгалан Дэвачимбу бол товлж байгаа. Дэвачимбу. Өөрөөр үнэхээр одоо амар амгалан бол энэ үед бас нэг байж бол амар амгалан гэж хэлж болох зүйлийг энэ үед бол хамсдгийн гинлээ. Яг ч үг гэхээр зэрэг угмаа мэд байна тийм. Тэгвэл шүүхээс янз болоод ингээл одоо ёстой нөгөө стресс депрессэнд ингээл одоо олон мянган удаа орж гарч ингэж явсаар байгаад бол яах нь энэ ингээд шинэ товлоод Шинжааныг олохдоо зэрэг үнэхээр ийм амгалантай мэдрэмж амар амгалан. За тэрийг бол энд хэлж байгаа. Шиндүү жамба че товна гэдэг нь Лү Шинжаан сэм Шинжаангийн Дэвачимбу бие сэтгэлийн бол ийм их амгалан болоод тэгээд идла жидэн жайшаажаа гэж. Тэгэхээр идла жидэн жайшаажаа гэдэг нь бол идла ижид буюу идла жид ба тийм ээ. Ижид дамбуудан жава болж байгаамаа гэж мэдэрээ гэж. Энэ идла жидэн гэдэг нь энэ дан гэдэг бол дамбуу гэдэг юм даа. Идла ижид дамбуудан жава болж байгааг бол мэдэрээ гэж. За тэгэхээр юу гэж юм? Дөнгөж одоо шинэ товлоод Лү Шинжаан сэм Шинжаан товлцсон байгаа тэр бодгаалын сэтгэлд байгаа дэнгэн зүн болвол ижид дамбуу юмаа гэдгийг бол харуулсан баталгаа нь энэ байна. Өдөөж байдрын одоо гигийн өөрийнх нь байна гэж. Хэмээн зарилгалсан гэж. Хэмээн зарил. За тэр энэ хүртэл бол энэ эхний энийг бол батлаа шүү дээ. Шинэ томатогийн гансагийн жүжи Шинжаанжин сэмбийн нямбурж угүй дэнгэнзэндээ самдан домбоо нярдуужин тогмоо юм ба дүгэлж байгаа. За энийг бол лүнгээр дүг. Тийм ээ лүнгээр дүг. Өдөөж байна. Лүнгийн дүвжт нь бол энэ рэгвийн дүвжт нь бол энэ байна шүү дээ. Дээр гарсан тийм ээ. Самдан домбоо нярдуу цаны сусор игва хийж тоолоо самдан домбоо нярдуу ийлэж хэлээ домбоо ондууд гоо юм гэж. За дараа нь Нева дүвдээ нянсаалаа. За тэр самдан домбоо нярдуу хийж цаны сусор игва хийж тоолоо самдан домбоо нярдуу ийлэж хэлээ домбоо тоо ондууд гоо дээ гэдэг. Ондууд гоо дээ. Нянсаалаас нянсаалаа. Тэла идла жидвэн ла дамбууаны зээжигдүү жава нядла жисрдүү идла жидва матувжин сэм зээжигва нядла марики барду ла дамбууа ино. За энэ юу уншчих юм уу? Ла дамбууа ино. Тэла нёмон намбар жуун ла дамбууаны идла жидва това нёмон ба намла сэм жамурдуд ви цаны сусоригва идла жидва ла замшин Ямбало гомба гайямбаде шэсун. Лум бол. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр Тэла нянсагийн лум. Нянсала Тэла идла жидвэн ла дамбууаны гэж. Идла жидвэн ла дамбууа гэж тийм. За одоо тэгэхээр ижид ла дамбууа гэхээр бид нар юу хэлж байгааг мэдж байгаа тийм ээ. Шинэ томатогийн гансагийн жүжи дэнгэн зэн. Чондоо ерөөсөө. Шинэ томатогийн гансагийн жүжи дэнгэн зэн. Дөнгөж одоо шинэ товлсон байгаа. Тэр одоо бодгаалын хэлд байгаа тэр юу гэх юм зэн. Тэрийг бол ижид ла дамбууа гэдэг хэлж байгаа юм байна шүү дээ тийм. Тэгэхээр шинэ томатогийн гансаг гэд хэлэхтэйгээ зэрэг
шинэ товлсон гэсэн. Шинэ товлсон гэдэг чинь юу гэсэн үг вэ? Матар бид нар юу гэж ойлгох вэ гэхээр Лүй Шинжаан, Сим Шинжаан товлцсон л гэж ойлгох. Хэрвээ Лүй Шинжаан, Сим Шинжаан хоёр хараахан сэтгэлд нь төрөөгүй байгаа болвол тэр Шинжаан шинэ болоогүй байгаа гэсэн үг шүү. Шинэ бол заавал Лүй Шинжаан, Сим Шинжаан заавал төрсөн байх. Тэр бол шинэ товын ганц гэхээр Лүй Шинжаан, Сим Шинжаан чамтай. Тийм. Тэгэхээр ижил лай дамбуу ааны гэдэг нь бол шинэ томаа төвийн дэнгэн зам баг. Тэр бол яг нь зээжигдүү жава нятлаа гэж. Мэдээж тийм ээ. Шинэ гэдэг маань бол одоо англи хэл дээр бол шинэ чинь single pointed mind гэж болоод байгаа шүү дээ тийм ээ. Нэг зүйл дээр одоо ингээд чиглэсэн ийм одоо оюун гэж болоод байгаа шүү дээ. Single point mind хамаатай тийм ээ. Тэр бол энэ анхаарлаа одоо яах нэгэн одоо зүйл чиглүүлж байгаа тийм. Сим юу лээ? Идлажидвийн лай дамбууаны гэдэг нь энэ томотогийн дэнгэн зүй. Тэр нь бол зээжигдүү жавааны. Зээжигдүү гэдэг нь сим зээжиг тийм. Тэглаа жисрүдүү идлажидваа матувжин гэж. Жисрүдүү идлажидваа матувжин ижид лай дамбууа болчоод тийм сим зээжигва нядлаа. Жисрүдүү идлажидваа матуваа гэж тийм үү. Энэ тоны юм ярьж байгаа. Энэ дээр болохоор ижид лай дамбууа чинь бол сим зээжигдүү юм болцсон гэж ижид лай. Гэхдээ энэ хүн маань бол яг хүмж байдаг гэсэн үү одоо тэнгэрч байдаг гэсэн үү бодгаал маань бол жисрүдүү идлажидваа бол товлоог байгаамаа гэж. Ижид лай дамбууа бол ижид товлоог байгаа гэж хэлж байна тийм үү. Энэ ижид бол юу хэлж байгаа юм бэ гэхээр нөгөө цаны сосор игва ижид тэргүүтээ нөгөө долоог хэлж байгаа. Одоо 6 ч гэдгсэн үү те нөгөө юу н долоотх нь өөрөө хамдан гойши юм чин 6 гэдээ ойлгох болно шүү дээ тийм ээ. Цаны сосор игва ижид тэргүүтээ нөгөө 6 хэлж байгаа. 6 ижид байгаа шүү дээ сая дээр гарсан. Тэрийг бол матуба юм гэж олоогүй байгаамаа гэж. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр цаны сосор игва ижид төрөөгүй байхад идлажидвийн лай дамбууа болж гинөө. Ижид бол байна. Тэгээ ижид лай дамбууа болж гинөө гэдэг нь харагдаж байна. Тэр нь бол сим зээжиг ба юмаа гэдэг нь бол шинэ тома таваа. Шинэ товын ганц юм бол ойлгох. Тэгээ жисрүдүү идлажидваа матувжин. Матувжин сим зээжиг ба нэтла марики бардуу лай дамбууа иноо гэж. Сим зээжиг ба нэтла марики бардуу гэдэг нь сим зээжиг ба мөн тэгтээ бол яг нь энэ маань бол марики бардуу гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ олох хүртлээ гэж тийм энэ дээрх энэ иждийг матуби бардуу гэсэн үг. Марики бардуу гэдэг нь матуби бардуу тийм тэр хүрх тэр хүртэл гэсэн санаа шүү дээ. Хүртэл марики бардуу гэдэг нь тэр одоо дээр үүсэн энэ иждийг үл одоо олох хүртлээ монголоор хэлвэл тийм олох хүртлээ бол лай дамбууа иноо буюу ижид лай дамбууа тийм ээ ижид самдан дамбуу ярьдаг идлажидвийн лай дамбууа гэж. Тэгэхээр нянсаа дээр бол бас сайхан тодорхой байгаа биз тийм ээ. Тэгээд тогтоод харах юм бол айгүй шүү дээ. Ер нь одоо жагрын одоо бандитаа нарын хүн сайхан доод хааралтай. Тэгээ үндсэн одоо ойлгоцоо бол ингээд ч юм уу үзээд авчаа. Тэгээд одоо жачин буюу жагрын одоо та нарын болцоотой санагдаад байгаа шүү тийм ээ. За лай дамбууа энэ дээлаа гэж байна. Дээлаа. Нёмон намбар жавын лай дамбууаны идлажидва тоо гэж тийм ээ. Идлажидва тоо. Нёмон намбар жавын лай дамбууаны бол яг идлажидва тоо юм гэж. Тийм ээ. Идлажидва тоо. Тэгээд уул нэнд юм шат баймарын идлажидва тоо. Тэгээд тоо гэдэг. Чататат. Тэгээд байх нь. Тэгээд бол нёмонба намлай сим жангур дөдвийн цаны сосорыг ба идлажидва лай зам шиг.
Тэгэхээр бол ямар жонгийн дамбууны идлажидва бол тов аян. Тэгээд түүний дараагаар гэсэн. Түүний дараагаар бол эхлээд идлажидва дамбууа болчоод түүний дараагаар нямын намлаа цэм жангур төдвин гэж. Исванис нугуудаас бол сэтгэлээ одоо арилгахыг одоо хүсэх тэргүүтэй ийм цайны сосор ригва идлажидва гэдгийг бол одоо ингээд хийж хэрэгжүүлж юм гэсэн. Цайны сосор ригва идлажидва зам шиг. Лембала гомба гаймбадэ. Лембала гомба гаймбадэ хэмээн зэр. Гэж. Тэгээд бол одоо энийг бол үргэлжлүүлэн ингээд бяцлагдаг юм гэсэн. Тэгээд бяцлал нэ гэсэн. Хэмээн зарлуулсан. Хонарэ. За энэ хүртэл бол болж байна. За тэгээд яг хөө ихэндээ жоохон юм шиг санагдаж байгаа гэдэг юм. Нөгөө талаасаа бол энийг одоо энэ тоны юм лээд одоо тэгээд зенданд ч олон хүн байгаа. Тэгээд зарим нь бол нэлээд энэ төр болгоон эргээд. Яагаад гэвэл энэ чинь аргагүй л те бидний мэддэг юм яриад байгаа. Ерөөсөө бидэнд байхгүй юм ярьж байгаа. Нэг одоо энгийнээр хэлэх юм бол ерөөсөө харь гаргийнхны тухай яриад байна шүү дээ, тийм ээ. Самдан дамбуу сүмэд одоо дүрсгүй ертөнц бидний сэтгэл оюуны тухай ингээ яриад байгаа чинь харь гаргийнхны тухай оюуны. Тэгээд энэ нь одоо байдаг байхгүй юм мэддэхгүй. Тэгэл одоо бүр зэндан тэгж ярьж исэн улсууд бол би мэднэ. Байдаг байхгүй юм мэддэхгүй. Тэгээд одоо тэдний оюун санааны тухай одоо ингэж ярьж гин одоо гэдэг ингээд одоо бүр ингээд энэ дээрээ бүр моншроод эргээд бүр ингээд дургуун хүрсэн улсууд бас байж л байдаг. Тэр бас жоохон буян бас шаарддаг шүү. За дээд оюуны тухай ярьж шүү дээ. Мөн одоо бурхны оюун ухаан гэдэг энэс цаашаа ярих тийм ээ. ертөнцийнхний оюун ухаан ярьж байгаа шүү хэлбэр шүү дээ уул нь. За тийм учраас бол бас тий шантраарай. За хоонаарай. За ингээд аранлаг бол юу гэж байна? Самдан дамбуу нэрдэг ийлж идвэн лай дамбуу бол ижижийн тогмаа юм аа. Цайны сусаар игва ижид бол нэгдүгээрх нь биш ээ. Тэрний өмнө бол бас өөр юм байна. Үе шат байна гэдэг. Ингээд энийгээ бол логикоор одоо учир шалтгааны үүдэрч батлалаа. Лүнгээрч одоо бат. За тэгсэн хажиг гэж байна. Хоонаарай. Самдан дамбуу нэрдэг цайны сусаар игва ижидээ нямбар машиг ба додвин садүй индэ гэж. Нямбар машиг ба додвин садүй индэ гэж. За энэ юу гэсэн үг хажиг хэлж байна те. Самдан дамбуу нэрдэг цайны сусаар игва ижид бол тэгш одоо агуулan бяцлагж байгаа үе биш. Тийм ээ. Анхаарал нь төвлөрөөгүй. Тэгэл нь одоо нэгэн одоо зүйлд чиглэж одоо ингэж анхаарал төвлөрсөн одоо ийм нямбар шаваа тий тэгш агуулж байгаа тэгш агуулаагүй хүсэлт ертөнцийн одоо сэтгэлд хамаарагдах хүсэлт ертөнцийн одоо гэж хэлж болох ийм зүйл юм аа гэж. Цайны сусаар игва ижид гэдгээ. Одоо цайны сусаар игва ижид гэдэг бол самдан дамбуу нэрдэг хилж идвэн лай дам тогмаин гэдэг юм уу анхных нь гэдэг юм уу нэгдүгээрх нь байх ёстой гэдэг маргаанаа бол хажиг орхисон байж тээ. Одоо хажиг ямар юм ярьж байгаа гэхээр энэ цайны сусаар игва ижид гэдэг маань өөрөө нямбар шагвын садүй биш те. Нямбар шагвын одоо оюун биш. Нямбар машиг ба тэгш одоо агуулга тэгш орших гэдэг нь бол одоо сэтгэл бол одоо хоногийн доод тал нь бол 4 цаг таталтгүйгээр одоо ингэж орших хэлж байгаа шүү дээ тийм ээ. Нэг зүйл дээрээ төвлөрөн байх шинэ гэдэг. Тэр одоо тийм нямбар машиг ба додвин садүй юм аа. Додвин сад. Буюу хүсэлт ертөнцийн одоо ертөнцөд хамаарагдах ийм оюун юм аа. Энэ хүсэлт ертөнцийн газарт хамаарагдах. Тийм додвин садүй индэ гэж. Додвин садүй индэ нянсаалаа гэж. За мөн нянсаагийн лүнд ач. Тэр энэ хажиг энэ нь бол амаргүй шүү дээ тийм ээ. Тал одоо бидний өөрсдийн өөртөө үгүйсгээд байгаа шүү дээ. За юу гэж вэ? Нямбар машиг биеийн гэдэг нь бол нямбар машиг биеийн нямбар машиг биеийн таавын идлажидва даагис додоо намлаа юу гэж вэ? Рагвын цанидан самдан дамбуула шивийн цанидуу тосор догуржидва дэни тосор ригва идлажидва чэжадэ чэсүмбичэр гэж. Шэсүмбичэр гэж.
За нямбар машигын саа гэж байна шүү дээ. Нямбар машигын саа гэдэг нь бол нэг ёсондоо бадагын саа гэж бол бадагын саа тийм ээ үл арилсан. Нямбар машигын саавын Идла жидван бол додваа намла рагвын цанид юм гэж. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ одоо төвлөрөөгүй, тогтоогүй тийм ээ тэгш агуулаагүй энэ одоо хэл бол юу гэж байна? Төсөлт ертөнцийнх юм аа. Нэг ёсондоо бол рагвын цанид. Рагвын цанид гэдэг нь бол юу гэсэн үг вэ гэхээр тэр шива гэдэг байгаа шинэ шива амирлан орших гэдэг байгаа. Тэр амирлан орших юм бол яг эсрэг талын бол рагвын цанид. Рагба үл амирлсан ийм сэтгэл. Үл тогтсон тийм ээ тогтоогүй, төвлөрөөгүй ийм рагба юм аа гэж. Нүдүүн гэдэг. Рагвын цанид гэдэг нь шивэр найва гэдгийн эсрэг тал. Эсрэг тал буюу ийм догчиг гэдэг. Догчиг. Эсрэг тал. За нямбар машава гэдэг бол ийм одоо юу тогтоогүй, төвлөрөөгүй, амирлан оршоогүй ийм гэж. Танид самдан дамбуула шивэн цань. Самдан дамбуу бол шива юм гэж хэлж байгаа. Энэ рагва гэдгийн эсрэг тал. Рагвын цанид гэдгийн эсрэг тал нь бол шивэн цань. Шивэн цань. Шива буюу амирлсан мөн чанар. Бэлэг чанар. Тийм ээ? Амирлсан. Самдан дамбуула бол шива. Додваа намлаа бол рагва. Гэдэг нь бидний хэлж байгаа шүү дээ. Рагвын цань. Самдан дамбуула бол шивэн цанид дүү тосор догвор жидва дэни гэж. Шивэн цанид дүү тосор догвор жидва дэни тосор ригва идла жидва гэж атэ. За энэ юу гэсэн үг гэхээр додваа намлаа рагвын цанид гэж. Самдан бол шивэн цанид гэж болвол тус нь таньж мэдэх хэрэгтэй. Тус нь ингээд таньж мэдэх хэрэгтэй. Нэг ёсондоо хүсэлт ертөнцийн одоо энэ сэтгэл оюун гэдэг бол тэгш агуулаагүй, төвлөрөөгүй ийм рагба гэж бол мэдэх хэрэгтэй. Рагбар даваа. Додваа намлаа рагвын цанид гэж мэдээ. Догворж ядва. Додваа намлаа буюу додвийн одоо садүйжийн сэм хүсэлт ертөнцийнхэнд хамаарагдах хүсэлт ертөнцийн одоо тэр газрын сэтгэл гэдэг бол рагба гэж мэдээрээ рагвын цанид үдүүн буюу тэр эс амирлсан гэж дээрээ гэсэн. Тосор догворж ядва. Догворж. Тэгээ додвийн садүйжийн сэм бол рагвын цанид дүү догворж ядва гэсэн. Самдан буюу самдан дамбуу гэдгсэн үү. Тэгээд тэрнээс дээш самдан дамбуу нява сумба шива гэж явж байгаа шүү дээ. Эдгээр нь бол шивийн цанид буюу амирлсан гэж бол догворж ядва гэж мэдэрээ гэсэн. Тэгэхээр доод газрын буюу одоо тэр самдан дамбуугаас бол харахад бол бид нар хүсэлт ертөнцийн бид нар бол доор нь байгаа. Тийм ээ доод. Тэгэхээр биднийхийг бол энэ бол сэтгэл нь төвлөрөөгүй яаж болохгүй тийм ээ амирлан оршоогүй нэгэн одоо зүйлд бол одоо анхаарлаа удаан байлгах чаддгүй ийм болох мохоо рагба буюу бүдүүн нэг ёсондоо товчхондоо гимт тийм ээ гимтээ жондуу даваа гэдэг байгаа шүү дээ тийм жонжондуу даваа гимтээ юм хийж болдгоо ийм гэж бол гимтээ гэж мэдээд тэгээд тэрнээс дээшхийг бол шивэр даваа буюу одоо амирлан оршиж байгаа гэж хамгаалантай амирлангүй тэгээд бол одоо дондондуу даваа эрдэмтэй ийм одоо сайн юм байна илүү юм байна гэж. Тэгэхээр бол энийг бол юу гэж хэлэхээр додваа намлаа рагвын цанид самдан дамбуула шивийн цанид сусур догворж ядва дэни сусур ригва идла жидва гэж.
Тэгэхээр бол хажиг тийм үү одоо 11-ийн өөдөөс ярьж байгаа энэ хүн маань бол юу гэж хэлэхээр таны сосор игва ээжид дөдүй садүй юм. Дөдүй садүй. Яагаад гэхээр эн чинь таны сосор игва ээжид гэдэг чинь самдан дамбуу нярдаг шүү дээ тийм нярдаг нөгөө бэлтгэл үе. Харин самдан дамбуу бол шива юм байна. Тэгэхээр самдан дамбуу нярдаг гэйгүү самдан дамбуулаа шивэд санийдуу сосор догор жидваа гэж хэлсэн байж тээ. Тэгэхээр эн чинь таны сосор игва ээжид орохгүй байна. Тэгэхээр эн чинь дөдүй садүй юм байна. Нямбар машаагийн саа буюу дөдүй санд хамаарагдах юм байна. Цаны сусар игва гэж ингэж ойлгоод энэ дүнг татаад ийм өгүүлэл тавьж штэ тийм ээ 10 лаг. Тийм. За тэгэхээр юу гэж вэ? Тэмэн зарилгдсан байна шүү дээ. Химээвэс мэтэдэ гэж. За 10 лаг болвол эн чинь тарахтай. Та буруу ойлгоснаа гэж. Тэ нянсан лүндэ мадаг вичэр гэж. 10 лаг бол юу гэж нэхэр нэгдүгээрт бол над нянсагийн таны татсан дүн чинь өөрөө алдаатай байна. Алдаатай байна. Тэгэхээр энэ алдаа мадагба гэдгийг бол одоо алдаатай гэдгийг бол миний багш бол энэ бол чуулган алдаатай гэж юм аа гэсэн. Жүр мадагба. Чуулган тийм ээ. Санскрит хэлнээс төвд хэл рүү орчуулсан чуулгын алдаа байна. Яг энэ үгээрээ бол янсаа дээр байгаа. Тэгээ энэ бол яг ихтэйгээ бол алдаатай. Тэгэхээр жүр мадаг. Янсаа лүн мадагба гэдэг нь бол алдаатай гэдэг. Чуулгын алдаа. Хэвлэлийн алдаа биш те бар мадагба. Жүр мадагба. Тэгэхээр илүү ноцтой байх тийм ээ. Тэгэхээр ихийн үзэх. За ингэж тавьсан байгаа шүү жүр мадагба. Жүр мадагба юм бичээр дэлба жасраа маалаа гэж. Тэгэхээр энэ бас их уран. Яг уу гэхээр манай банчин сонон давглам маань бол ингээд наадах чинь орчуулгын алдаатай байна. Энэний баталгаа нь юу юм бэ гэхээр энэ дэлба жасраамаа гэдэг чинь өөрөө нянсагийн дэлб баггүй юу? Нянсагийн тайлбар. Тэгэхээр нянсагийн тайлбар дээр юу гэж тайлбарлсан байна вэ гэдгээсээ тэр одоо заваа нянсаа маань ямар байгаа нь бас тэрнээс харагдсан шүү дээ тийм. За дэлба жасраамаа бол энэ дээр ингээд татснаас нь харахаар бол нянсагийн дэлб гэж одоо манай их чанд бол үзээд байгаа. Гүнчи их чаныхан болохоор энийг гүндүүгийн дэлб гэдэг. Гүндүү. Гүндүүгийн дэлб бэ. Хэлбэр бас ийм би бол сонс. Тэгэхээр бол одоо бид бол их чагаа барин нэгдүгээр хоёр гэвэл одоо бас ихний үн. Донгор равжан ба. Доодон анг равжан ба. Ийм одоо ажин сононд. Донгор равжан. Бүгдийн түүхэнд урд хожид гараагүй ахиж гараагүй байгаа юм. Уруулангийнхан янсагийн янсаа сүмийн хамбар. За тэгээд за тэр бүгдийг яриад. За тэгэхээр энэ бол яа харахгүй одоо Жаны лам маань бол янсагийн лүн тайлбар гэдгийг бол эдгээр нь тэгэл энэ одоо наад таны тавьсан өнчин бол одоо орчуулгын алдаатай юм. Тэгэд энэний нотгоон дээр элба жасраа маалаа татж байгаа нь бол янсагийн тайлбар. За нямбар шагвын самын идлажид бадагис додва намла нимигла собр давис рагви цанидур ригур жедва де мэвичэр самдан дамбуула шивэ цанидур идлажидва шэжэдэ дэни тэвадан самба дэмэр ригур жаав гэсэн. Ингэж тайлбарлсан байгаа. За тэгэхээр та нар анзаарч байна. Нямбар шагвын савын идлажид ба. Нөгөө нянсагийн дүн дээр нямбар машагвын савын идлажид ба гэж хэлсэн шүү дээ. Тийм ээ. Энэ маа л асуудал үүсгээд байна шүү дээ. Анзаарч байна. Нямбар машагвын савын идлажид ба чинь бол додоо намлаа рагвын цанид юм байна гэд хэлчихээр тэгвэл энэ цаны сосор өгөө яж чинь нямбар машагвын сав юм байна. Дөдүй садүй юм байна гэж ойлгох. Гол асуудал. Гэхдээ тайлбар дээр болохоор нямбар шагвын савын идлажид ба нь бол додоо намлаа нэмэг гэж та тийм ээ үзэх хэрэгтэй гэсэн байна шүү
Тэгэхээр нямбар шагвын сава гэдэг энэ дээр нямбар машагва биш нямбар шагва гэдэг нөгөө маагуугаар айлцсан. Тэгэхээр нямбар шагвын саа идлажидва буюу нөгөө самдан дамбуу нэрдэг идлажидвийн лайд дамбууа шинэ томатогийн одоо динэнзэн болоод нямбар шагвын саа юм аа гэж. Тэр бол додваа намлаа нэмэгсүүд аваа юм аа гэж. Тийм ээ. Додваа намлаа гэдэг нь додвийн хамжийн сэм болоод гинтэй юм аа гэж их тэргүүтнэр бол ингэж үзээд үзэж байгаа учраас рагвын цанидуу регур жидва тэ регур жидва тийм ээ. Рагвын цанидуу регур жидва тэ мэвичэр самдан дамбуула шиви цанидуу жидва. Тэр бол өсөлт ертөнцийн сэтгэлийг бол гинтэй гэж үзээд самдан дамбуула шивийн цанид буюу эрдэмтэй гэж үз тэ. Намдундууд аваа. Энийг бол нэмэгсүүд аваа буюу жонжиндууд аваа. Самдан дамбуула шиви цанид. Тийм ээ. Рагвын цанид регурж чадваа гэж шүү дээ. Рагвын цанид. Энэ бол шивийн логчуг гэсэн шүү дээ. Тийм ээ. Шивийн логчуг. Харин самдан дамбуула шивийн цанид идлаж чадваа. Ээжадэ эний 50 самбаа эний 50 самбаа ямар регурж ав гэдэг нь бол эний гэдэг чинь одоо юу гэж одоо цанид тийм ээ самдан дамбуула шивийн цанид идлаж чадваа те тэр цанид идлаж чадваа гэдэг чинь өөрөө юу юм бэ гэдэг чинь нэг өсөндөө цаны сосорыг байж. Тэр цаны сосорыг байж чинь бол 50 самбаа хоёрыг бол тийм ээ сонсох санахыг бол ингээд одоо сонсох санах хоёулангийн хийж идэг юм аа гэж хийж байж гардаг юм ач гэдэг юм уу. Цаны сосорыг байж идэг гэдэг бол 50 самбаа голлон хийдэг юм аа гэдгийг бол мэдэрээ гэсэн. Хэмээн зарлаа. Тайлбар. Тэгээд тэр цаны сосорыг байж түрүү нь анхлан хэлсэн шүү дээ тийм ээ нөгөө янсагийн дүн дээр дүмбүүдэ гайн шинаа гэд дүмбүүдэ гайн шинаа мараава гэд цаны сосорыг байж. Цаны сосорыг байж мова хийж радуу юм байж. Цаны сосорыг байж гэдэг бол хойсон одоо зов голж байгаа ийм үе. Тэгэхээр тэрний одоо энэ ганаас энэ гарч байна шүү дээ тийм ээ. Самдан дамбуула шиви цанидуу идлаж. Шиви цанидуу идлаж буюу цаны сосрыг. Эний 50 самбаа ямар регурж аваа гэдэг холилдуулсан гэсэн байна. Тэгэхээр нэгсэндээ хоёулангийн гэсэн регурж аваа. Чэсүн би чердан самдан дамбуу нэрдэг цаны сосрыг ба ижидан сүндэнжи шинэ явичэр. Самдан дамбуу нэрдэг болсон цаны сосрыг ба ижид байгаа шүү дээ. Тэрнтэй сүндэн тийм ээ. Сүндэнжийн шинэ явичэрдан самдан дамбуу нэрдэг мижуг мэд самдан дамбуу нэрдэг мижуг мэд бол самданжийн саа юм аа гэж. Самдангийн саа юм. Додвийн саа биш, самдангийн саа юм. Тэгэхээр самдан дамбуу нэрдэг цаны сосрыг ба ижид сүндэнгийн шинэ байна. Тийм үү? Сүндэнгийн шинэ байна. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь самдан дамбуу нэрдэг тий. Нэрдэг гэдэг чинь бол самдан дамбуугийн самдан дамбуу ойши товын 6 ам 5 гэсэн шүү дээ тийм ээ. Тэр самдан дамбуу ойши тов арга бэлтгэл гэсэн. Арга зам бэлтгэл гэсэн. Мижуг мэд нярдаг тийм ээ самдан дамбуу нярдаг гэдэг нь бол энэ самдан дамбуу ойши товын арга зам юм. Энэ мижуг ба медва гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр мижуг мэд гэдэг чинь бол ингэж тайлбарлаад байгаа шүү дээ тий. Митуба медва гэж. Митуба медва буюу чадахгүй юм байхгүй гэсэн. Самдан дамбуу нярдаг бол чадахгүй юм байхгүй гэсэн. Мижуг мэд гэдэг. Одоо зөвхөн энгийн хар үгээр хэлээ. Мижуг ба мэд. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр самдан дамбуу нярдаг болвол сагжээжийн лам болоод сагмэджийн лам, сагжээ сагмэдвийн лам. Эсвэл одоо өөр жигдэнбийн лам, жигдэнлэн дайны лам. Бүгднгийнх нь үндэс суурь нь бол чаднаа гэсэн. Тийм учраас юм байхгүй. Мижуг мэд болж байна. Самдан дамбуу нярдаг
мижуг мэд самдан домбын нярдаг гэвэл ойлгох юм бэ. Самдан домбын уншиг товжижийн одоо тав тийм үү бэлтгэл уншиг товлох бэлтгэл байна. Энэ дотроо бол одоо 6 гэдэгс нь 7 гэдэгс нь ийм үе шаттай юм байна. За тэгээд самдан домбын нярдаг мижуг мэд бол яах нь юу гэсэн үг вэ гэхээр мижуг ба мэва гэдэг чинь энгийнээр хэлвэл чадахгүй юм байхгүй. Тэр нь юу чадах юм гэхээр чадахгүй юм байхгүй гэдэг чинь бүгдийг чадна гэсэн. Бүгдийг чадна гэдэг нь ертөнцийн замч вэ? ертөнцөөс хитийцсэн зам мөр тийм ээ. Одоо бод мөрийгч байсан уу? Яслахад бол суур нь болж чадна. Суур үтэн дэнжидва гэдэг байна шүү дээ. Дэн демба гэдгийг дэнжидва гэсэн. Дэнжидва. Цагжээ цаг мэдвийн лам хоёулынгийнх нь намжийн сэмдэн шүү дээ. Дэн гэдэг нь дүдэн сэмдэн гэж гараад байсан шүү дээ тийм ээ. Сэмдэн жидва. Сэмдэн болж. Тэр ийм самдан домбоо нэрдүү мэдж мэдва болох юм бол нэг ёсондоо болвол шинэ товлчих юм бол гэсэн. Шинэ л товлчих юм бол тэгээд цагжээжин лам, цагмэжийн лам бүгдийг бясалгаж чадах ийм одоо бэлтгэл өөр болсон ийм сэтгэлтэй болчихж байгаамаа л гэж. Тэгээгүй яг одоо бидний байгаа ердийнхөө энэ сэтгэл дээр бол бид нар алийг ч оролдож чадсан хэдэн байсан. Мижуг мэд самдан домбоо нэрдэг мижуг мэд тийм ээ байхгүй болоо тэгээд хэвчээ юм шүү дээ. Тэн дотроо бол самдан домбоо нэрдэг идлажид лай дамбуу. Тэр нь шинэ томатогийн дэнгэн зэн. Тэгээд шинэ хамгийн чухал юм. Бод садын ажлын жүгдөг дотор хамгийн эхлээд гарч байгаа нь самдан дон сүмэдвийн юм тэр жүгвийн жүгва гэсэн шүү дээ. Жүгдөв бодов жүгдөв гэх тэр жүгдвийн хамгийн ихнийх нь л одоо самдан гэсэн шүү дээ. Самади. Самадигийн чинь үндэс суур хамгийн эхлэл нь одоо юу юм бэ гэхээр шинэ юм байна шүү дээ. Шинэ. Тэр далаа өгчсөн шүү дээ. Бити одоо ингээд төмүүийн ондон чаралбааш төвлөдөг ингээд бити ингээд тоохгүй хаяа. Одооноос ингээд бол шинэ оролдоо өдөрт одоо 15 минут доош оролдоо тэгээд хийгээд ах юм бол орхон болохгүй юм юу ах вэ гэсэн. Тийм. Самдан домбоо нэрдүү мэдж мэд бол самданжийн саа юм аа. Тэгэхээр бол энэ таны сосор игва ижид энэ төр чинь бол таны сосор игва ижидтэй сүндэнжийн шинэ явж гэж байна. За тэгэхээр одоо энийг ойлгоцоход дахиад буцаад уншихаар юу гэж юм гэхээр самдан домбоо нэрдүү цаны сосор игва ижидтэй сүндэнгийн шинэ байна гэж. Шинэ байна гэсэн. Тэгэхээр таны сосор игва ижидтэй хамт орж байгаа ийм шинэ байна гэсэн үг. Шинэ нэг тал. Нөгөө тал тэр шинэ чинь гэсэн л үг шүү дээ. Одоо шууд хэлвэл тэр шинэ чинь самдан домбоо нэрдүү цаны сосор игва ижидтэй хамт байж байгаа сүндэнжийн шинэ чинь бол яах нь вэ? Самдан домбоо нэрдүү мижуг мэд буюу тэр шинэ маань самдангийн сан юм байна. Самдангийн сан. Самдан садүй юм байна. Дөдүй садүй биш байна. Дөдүй садүй. Самдангийн сан юм биш. За энэ сүндэн гэхээр бол одоо тэгээд сүндэн намбаа тий нэгва цумба дүй цумба намбаа цумба зай цумба юу вэ? Нөгөө нэг дүрэн дээр тий. Сан юм чарэр гэж. Ой. Онаа самдан домбоо нэрдүү чи давш. Өнөөдөр энэ нэрдүүг. Уул нь одоо бид нар юу та багштай яриад ингийн одоо тэрдэг хүмүүстэйгээ яриад бол энэ ав дамбууга гэдэг дүүргээд ав дамбуу бол одоо ингээд самсуг тэгээд нөгөө юу илээ тадмичи тэгээд богдуу энжин дууа яриад одоо ингээд гав дамбуу бол ойрт тэгээд гав дамбуу дуусаад тэгээд бид нар дүүрээ явъя ярьж байгаа дүүрээ бас энэ татангийн одоо хүүхдүүд бас дүүрээ өгөөч хэл тавиад байгаа. Тэгээ одоо цангаа явахын зэрэг ингээд өөр цаг гаргаад яах гэхэд одоо тийм гомжгүй болчих. Тэгэхээр юм зай завсар гаргаж иж тэгэхээр дүүрээ яваад нэг лойрог явах юм уу гэдэг нэг тийм бод санаа байгаа.
Энэ групптерээ л удаал гэж шинэ групп данных яана. За тийм. Тэгэхээр бол энэ лойрог одоо маш чухал те энэ ижид одоо энэ сэтгэлийн ажлууд шүү дээ, тийм ээ. Хамгийн одоо чухал байгаа шүү дээ. Бэлтгэл нь бол одоо дүүрээ байна. Дүүрэн дээр маш олон дүй даа гэдэг чинь нэр томьёог хураа одоо ингээд нэг газар хурааж бөөгнүүлсэн гэсэн санаа шүү дээ. Дүй даа гэдэг. Хураасан дуу гэдэг юм уу. Даа гэдэг нь бол нэр томьёо. Тэгэхээр ямар юмний нэр томьёо ингээд нэг газар хураагдаж байгаа юм бэ гэхээр намдлын маш олон нэр томьёог дүүрэн дээр одоо дүй даа гэдэг. Монголчууд дүүрээ гэдэг дүүрээ гэдэг. Тэгээ бол тэр нэр нь бол дүй даа шүү дээ тийм ээ дүй даа. Нэр томьёонууд хураасан. Маш олон намдлын нэр томьёо. Нэгсэндээ энэ шин чумуугийн одоо дээр гардаг маш олон нэр томьёонууд ингээл одоо энэ цүндэн мөндөн энэ тэргээл гараад цүндэн дотоод цүндэн намбан тэгээд дотор тэр 5 одоо цүндэн байна. Тэр 5-ын тусдад тайлбар. Энэ бүх чинь ингээ дүүрэн дээр яваад байгаа шүү дээ тийм ээ. Тэр энэ бэлтгэл нь бол тэгээд лойрог байна. Лойрог бол одоо сэтгэлийн тухай айлт хамгийн одоо гол шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо сэтгэлээ номхотын тухайд л бурхны ном гэж байгаа шүү дээ тийм ээ. Рангистны ёнсудул эний санжа дамбаа юм. Тэгэхээр сэтгэлээ бол танин мэд. Аль сэтгэл нь хэрэгтэй юм. Аль нь хэрэггүй одоо сэтгэл нь юм тийм. Бид нар алийн төвчих юм. Ингээ ялан салахын тухайд тэр сэтгэлээ бол танин мэдэх. Тод байдал. Тэгэхээр тэрийг үздэг нь бол одоо лойрог дээр ярьж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр лойрог бол тэгэхээр энэ бүгдийг дахиад нэг 2 жилийн өмнө нар бүгдийг нь уншсан л одоо тэгээд тэр хичээл маань хадгалагдаж үздэг харамсалтай. Тэгэхээр дахиад нэг унших юм уу? Энэ хичээлийн чанар. Өнөөдөр энэ хүрээ зохиолыг дараагийн хичээл дээр оноо самдан дамбуу нярдуг гэж юу юм бэ?